Тэгээ XM-ийн нөгөө юу юм бэ л шүү дээ. Маргаан deposit bonus гэж байдаг тий. Deposit bonus. Тэрийг би бол буруу ойлгоод байсан билээ. Deposit bonus ч одоо $500-оор дансаад сэнэглэлээ гэхэд нэмэгдээд $500 кредит орж ирдэг байхгүй юу? Тэнгүүд данс чи ерөнхийдөө $1000 болчихно гэсэн үг. $1000 болно гэсэн үг. Тэгээд одоо эндээс те одоо анх сэнэглэсийн $500 хэрвээ одоо алдчихлаа гэж бодсон шүү дээ. Тэнгүүд энэ $500 байж гин. Энэнгээр арилж ээж болно. Би болохоор өмнө юу гэж бододсон гэхээр депозит хийсэн $500 маань тий би одоо энэ 1000-аас одоо хасдаг нь 500 гээд 500-таа үлдчих юм бол энэ кредит маань бас байхгүй болчих юм гэж бододсон байхгүй. Гэтиг болчих юм гэж бодсон чинь гүн байлээ шүү. Тэгэхээр ерөөсөө л яг л $1000-тай тий юм шиг бол арилж хийн гэсэн үг. А гэхдээ нүг татаа авалт хийхэд энэ кредитний 500 бол татаж авахгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм юм байлээ шүү. Тэгэхээр тэр депозит бонусыг бас ашиглаарай. Хэрвээ одоо XM дээр данстай бол тий нэмээд одоо депозит хийгээд тэгэхээр депозит бонус гэдэг ингээд хэрвээ 500-аар сэнэглэх юм бол 500 ороод ингээд 1000 болоод эдгээр 500 алдсан ч гэсэн те 500-тай байх нэ. Арилжаа их боломжтой те. Тэгээд ашиг хийх юм бол ашиг татаад авах гэдэг. За ийм юм байлээ шүү. Би бол энийг одоо шал буруу ойлгоод бол явж исэн байна лээ. За юу ч гэсэн доошоо дахиад бол унсан байна. Нийтдээ 200 за 30 пип бол унаад ороод ирсэн байна тий. За гихтэй гэдэг шиг